Ер нь авра гэрлэн бий гэдэг бол альва юмс болгонд байна л да. За тэгээд тэрэндээ тэр тусмаа хүн дээр ярих юм бол хүнийг тойроод оршиж байдаг өндөг шиг тийм 100 дуу хэлбэртэй гэрлэн бий. Тухайн хүнийг маань хамгаалаад ивэгээд оршиж байдаг байна шүү дээ. Хүнийг тойроод им алдлах зайд авра гэрлэн бий оршиж байх нь байна. Тэр авра гэрлэн бий нь болохоор ямар нэгэн одоо хий ухаар биетүүдийн сөрөг биетүүдийн нөлөөлөөр шалтгаалаад цоорн, гэмтэн, за дээр нь хил ам, хэрүүл тэмцэл, атаа жөтөө, арх сархад, уур уцаар гээд одоо олон одоо тийм сөрөг зүйлүүдээр шалтгаалаад авра гэрлэн бий маань цөмөрч байдаг юм байна. Тэр авра гэрлэн бий дуусгаар л хүн хорвоо дээшээ нэ дөөд болоод яваад өгнө гэсэн үг. Тэгэхээр тэр гэрлэн биеийг хайрлаж, хамгаалж одоо арчид тордож явах нь шүү дээ. Тэр авра гэрлэн бий хитргий ихсээд ирэхээр бас их бардам болж эхэлдэг. Хит их хийрхэлтэй болж эхэлнэ, бардам болж эхэлнэ. Тэгэхээр авра гэрлэн бий тодорхой хэмжээнд сайхан тогтцсон байхад бол хүн авра гэрлэн бий ерөнхийдөө ямар нэгэн цоорл гэмтэлгүй аятай байх юм бол хүн өвдөж зовоод байхгүй, ажил үйлсэн бүтэмжтэй, сэтгэл санааны доктортой амгалан унтаа сайхан амарч чаддаг, аз жаргалтай сайн сайхан байх нь шүү дээ. Тэгэхээр авра гэрлэн бий гэдэг маань гадны одоо ямар нэгэн сөрөг хий биетүүдийн нөлөөлөөр шалтгаалаад цоорч байдаг. Тийм болохоор авра гэрлэн биеэ сайхан хайрлаж хамгаалж явах хэрэгтэй. Авра гэрлэн бие хитргий их цоороо цөмрөөд ирэхээр хүн өвчин зовлон ороогдож эхэлдэг. Шалтгаангүй сэтгэл гутралд орж эхэлдэг. Шалтгаангүй ядар суулдад тамирдаж эхэлдэг. Ажил үйлсэн бүтхээ байдаг. Одоо бусадтай хил амаа олцохоо одоо байж эхэлдэг. Хамт олон хүрээл дундаа хүртэл байхад төвөгтэй болж эхэлдэг. Амьдралаас азралыг мэдрэхээ байж эхэлдэг. Тэгэхээр тэр авра гэрлэн биеэд тэтгэхийн тулд хүн одоо цаахан байгальд гарах хэрэгтэй. Уул ус амгалан тайван орчноос л одоо авра гэрлэн бие нөхнө. Эрийг нэрхтээ найз нөхдийнхөө хүрээлээс нөхнө. Цаахан гэр бүлээсээ нөхнө. За сайхан галын эртсээс нөхнө. Бясалгалаар нөхнө. Зөв бясалгал бол яваад энерги бас сайхан нөхөж тэлж болно. За тэгээд гол мөрөн ус, уул усны эртс. За тэгээд салхи. Дандаа юм амьд зүйлүүдээс хүн өөрөө энерги нөхөж байдаг байх нь байна. Тэгэхээр гарцаагүй одоо үнэхээр хэцүүдсэн авра энергитэй байвал одоо үнэхээр шалтгаангүй ядраа сулдаа тамирдаад амьдрах итгэл сулраад юунаас ч аз жаргал мэдрэхээ байцдаг. Гэр бүлийн харилцаан дээр хүртэл одоо үл ойлголт гарч эхэлдэг. Нерв ихтэй болдог, унтаад амарч чадхаа байдаг, ядраа сулдаа тамирддаг. Тэр хэмжээгээр ажил үйлсэн бүтгээ байж эхэлдэг. Бие эргэтэн өвдөж эхэлдэг. Эмчилгээ хийгээд ч нэмэргүй болж эхэлдэг. Тэгэхээр тэр авра гэрлэн биеэ сайхан нөхөхийн тулд саяны миний хэлдэг зүйлүүдийг бас бодо тунгаагаад тэрнийхээ дагуу энерги сайхан нөхөж явал аятай байгаа юм шүү.